Сая өдөр хөтөлбөр зочны ярилцлагын цагаараа үргэлжилж байна. Бид зочны ярилцлагын цагаараа сонирхолтой сонин содон мэдээлэл өгдөг хүнийг өөрч авчирдаг байгаа. Тэгвэл манай өнөөдрийн зочноор чухал яриа нэвтрүүлгийн хөтлөгч Болдоотор хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүстэй чухал яриа нэвтрүүлгээр ярилцлага авч ирсэн болохоос ш. Нэвтрүүлгийн студид юм уу, нэвтрүүлгийн ширээн дээр өргөдөж ярилцлага өгнө гэж бодож ирсэнгүй. Тэгэхээр сонирхолтой. Тэгэхээр чухлын болтгойг хаанч явж байсан хүн хараад шууд таньдаг. Ерөнхийдөө улаан хацартай учраас шууд таньдаг гэж ярьдэн штэ. Та ер нь телевизийн эфирээр гардаг хүн, хөтлөгч хүн гоо сайхан дээр нь хэр анхаардаг вэ? Би уг нь унган Улаанбаатар юм байхгүй. Улаанбаатар төрсөн, Улаанбаатарт өссөн. За ер нь том болтлоо хүүхднээсээс гартлаа хөдөөж явж үзсэн. Тэгээ яагаад ч юм улаан хацартай. За тэгэхээр та өөрөө ихэр царайлаг гэж боддог вэ? Тэгэхээр нэг царай, за ер нь дундуур дөө. Ер нь би тантай энэ ярилцлагыг явуулахдаа таныг их сонирхол судлалаа л та. Тэгээд манай ажлын зарим хүмүүсээс ер нь сонсоход таныг жингийн илүүдэлтэй болоод хэсэг нэвтрүүлэг явахгүй завсарлаа. Тэгээд эннээс болоод та бас 3 сар цагаан хоол идсэн зурагтай. Ер нь одоо та хэдэн килограмм жинтэй вэ? Ер нь тураад хэр амжилтанд хүрсэн? Жингийн илүүдэл ч одоо жингийн илүүдлээ хэлэхээр бас хэцүү юм да. Үгүй яа, би шууд таргал л да. Бас захирал телевизэн захирал бас турын шүү тэр үүр өгöd байгаа талын дээр байгаа. Тэгээд яах вэ? Цагаан бол ицээ. Цагаан бол ер нь ицээрч байгаа. Бас бяцлаглаар хичээлж үтсэн. Тэгээд бяцлаглаар цагаан турах гэсэн тач биш дээ. Ерөөдөө зүгээр эрүүл байх гэсэн бас нэг оюун санааны хувьд жоохон гэгээлэг байх гэсэн. За тэгээд юу гэдэг жаахан нууц мөнгөс амжилттай юу ийж одоо бас амьдрал сайн муу юм хийсэн л гэдэг нэг наад захаар отод нэг хамдрага ялагч гэсэн хайр нэргүй алаа тавьчихдаг нэр сон ч тэгээд бид нар бас нэг салах хэрэгтэй шүү дээ. Тэгж одоо цагаан бол ийдсэн. Тэгэхээр Волка ах манай телевиз дээр хамгийн олон удаа машинаас солилцсон хүн гэж ер нь хүмүүс их ярьдаг. Тэгэхээр та өөрөө бас ярьжсэн шүү дээ. Би бол машиныг өмшгөө солиод байдгаа гэж ярьжсэн тийм яриаг бас манай ажлынхан сонссон байлээ. Тэгэхээр та ер нь машинтай зөөрлөд байгаа юм чи та ер нь хичнээн амьстай. Оймс бол их болоо. Яагаад тэр хүний дотоод 3 ариун цэвэр гэж юм байдаг байхгүй. Оймс цэвэрхэн, дотор төрсийг цэвэрхэн, тэ. Тэгээд нөгөө юм чөлөө цэвэрхэн байх хэрэгтэй. Дотоод 3 ариун цэврийг барихгүй бол болохгүй. Тэгэхээр оймс бол надад бол их бол машины хувьд бол хүүхэд байхасаа их сургуулийн оюутан багтал би хан дээр тоглоом машин түрүү явж идэг. Миний ганц мөрөөдөл машин авах байсан. Машиныг нэг оймстой зүрлдэг юм а. Гэхдээ машин бол нэг 20-30 машин солилцуулсан бахаа. Таныг бас Генезийн номонд орох гэж ер нь болтгооч их онцгой сонин содон чухал хүн шүү дээ. Генезийн номонд орох гэж бас таны хөлийнхаа жигчэн уруудын хомсыг урвуулж байгаасаа хэр урт ургасан бидэнд харуулж болох уу? Би хөлнийхөө жигчэн урууны хомсыг уруулгын хэдийл за ер нь хөлнийхөө жигчэн урууны хомсыг сүүлд хизээ харсаж бараг мартчихсан. За баярлалаа бидний урилгыг хүлээж авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа. Бас НТV телевизийн 5 жилийн ой болж байгаа. 5 жилийн ой баяр гэдэг чинь телевиз үзэж байгаа телевизийнхний өөрсдийн баяр юм шиг харагдаж байгаа боловч яг энэ үндсэн чанартай бол телевиз үзэж байгаа үзэгчдийн баяр байхгүй. 5 жил бидний нэвтрүүлгийг хүлээж авч үзсэнд зөвхөн одоо юу гэдэг сайн өдөр чи хэдэн дугаар хийсэн байж гин. Чухал яриа гэхээр 450 гаруй дугаар хийсэн байна. Одоо энд ажиллаж байгаа манай оператор ч гэсэн 450 дугаарыг ардл зогссон хүн шүү дээ. Тэгэхээр энэ болгон бидний хийсэн нөр хөтөлбөрийг хүлээж авч үзэж үнэлж одоо өөрсдөө дотор бодлороо хамт үзэгчдийн бас баяр байхгүй. Тэгэхээр үзэгчтэй ч гэсэн телевизийн 5 жилийн баяр юм дөргий. Цаа өдөр нэвтрүүлэгтээ цугуулсан та бүхэндээ баярлалаа. Цаа өдөр хөтөлбөрийн хүрээд өндөрлөж байна. Харин одоо би носталжи нэвтрүүлгийн зочноор өргөцсөн байгаа. Хэсэг хугацааны дараа носталжи нэвтрүүлгээр иргэ болцгоё.